Тэгээ нөгөө өчүүхэн бэ гэдгээ харчаар хүн нөгөө одорч ингэж өнгөрөөд байхаа бүр болчдөг юм байна л да. Асуудлуудыг ингэж хараад даван туулах арга барил суралцах тусмаа хүн ер нь хүн болж идэг юм шиг санагддаг шүү дээ. Та ерөөсөө дотоод ертөнцөө гоо цэглэнтэй болгох нь өөрөө гадаад ертөнцийг урт удаан гоо цэглэнтэй болгох боломжтой. Боловсралтай буюу одоо юу гэдэг юм бэ? Тархи илүү ажиллаж явах тусмаа урт удаан хугацаанд хоногшно гэж би бол жишээ нь боддог. Эрэгтэй хүн хүүхдийнхээ өмнө өөрийнхөө нэрийг залчаад ямар нэг үүрэг хариуцлага хүлээхгүй болвол тэр хүүхэд яаж таныг хүндлэх вэ? Ухаан өөрөө ямар үед илүү одоо үн цэнтэйгээр ишүү илүү гарах уу гэхээр одоо тэр нөө сэтгэлтэй нийлсэн үедээ гэж би боддог. Сайн байцгаана уу. Шинэ мөчлөөрөөтэй бодикаст подкаст энэ өдрийн дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочин бол нийгэмдээ өөдрөг хандлагыг түгээж байгаа залуу үеийнхэндээ хувь хүний хөгжил, гоо зүүн сургалт явуулж байгаа өөрийнхөө амжилтаар үлгэрлэн манлайлж байгаа Монголын нийгэм өсөлтөнтэй бүсгүй байгаа юм а. Андра Академиг үүсгэн байгуулагч Miss Top модель Бадам Гэрэл. Сайн байна уу? Бүгдээ өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Энд ч сууж байгаад маш их баяртай байна. За бидний өөрийгөө явчаа. Өнөөдрийн мэтрүүт оролцож чад баярлж байна. Маш их баярлалаа. Тэгээд хоёулаа ярилцлагаа шууд эхлэе. Тэгээд дуудах нэрийг ээж аав өгдөг. За дуурсах нэрийг өөрөө олдог гэж хэлдэг. Тэгэхээр чиний нэрийг хэн өгсөн бэ? Нэрийн одоо утга нь юу гэж одоо тайлбарласан бэ гэдэг асуултаар эхлэе гэж бодож байна. За тэгээ маш сонирхолтой. Би бага байхдаа энэ нэрнээсээ тэгж их одоо дуртай бол байгаагүй. Ингээ нэг юм санаа зовдөг байсан. Айгуу тийм хуучин саг нэр юм шиг надад санагддаг байсан байхгүй. Тэгээ хүүхдүүд чинь нөгөө Батмаа гэж дуудахаар би ингээ нэг юм тавгууддаг. Тэгээд байж байгаад ер нь нөгөө нэрээ брэнд болох хэвээр гэдэг үзэл бодлого ер нь бол за ярмын салбарт ороод арай үзэл бодол маань өөрчлөгдөд. Тэгээд ер нь миний нэрийг аав маань өгсөн. Тэгээд аав маань одоо манайх чинь ингээ Бадам Гэрэл Бадам Дэлгэр гэдэг ингээ миний дүү манай дүү бас Бадам Дэлгэр гэдэг байхгүй. Тэгээд ер нь Бадам гэдэг энэ одоо агуулгыг болохоор аав ээж хоёр тайлбарлахдаа одоо бурхны цэцэг буюу бурхны судал болсон цэцэгтэй энэ бол дандаа юм сайн сайхан зүйлийг бэлэгдэж сайн сайхан зүйлс дандаа дагуулж авах юм зорилготой одоо юм гэгээрэл бурхантай холбоотойгоор ингэж надад тайлбарлаж байсан. Тэгээд нөө Бадам Гэрэл гिचингүүд үргэлж цацарч үргэлж гэрэлтэж явах цэцэг байг бурхны цэцэг байх байг гэсэн утгатай гар өгсөн гэж хэлчихсэн. Тэгээ би утгыг сонсчоод надад маш гүн сэтгэл төрөөд вау нэр би үн цэнтэй агуулгатай нэртэй байж энээсээ яагаад ингэж их санаа зовно вэ гэж бодоо. Тэгээ ер нь бол хандлага бол нөгөө өсвөр насн дээр очиод маш их өөрчлөгдөд. Тэгээ одоо бол би нэрэндээ маш их дуртай. Миний нэр яг ингээд нэг Монгол улсын хэмжээнд 300 орчим л байдаг. Тэгээд ер нь ингээд бодохоор бас нэг тийм олон биш нэр гэсэн үг. Тэгээ юник гэдэг утгаараа би маш их хааштай нэрэндээ. Тийм ээ. Бадам гэдэг бол төвдөр лянхуа цэцгийг хэлдэг. Тэгээд бурхын номонд ч зөндөө гардаг л да. Одоо Бадам гэдэг бол ингээд шавраас ургадаг гэж. Тэгсэн мөртлөөс огт тэр шаврыг ерөөсөө өөртөө халдаадаггүй. Ямар ч тоос тогтдгүй. Тийм гоё цэцэг байдаг гэдэг. Лотос цэцэг шүү дээ. Тийм, лотос. За ер нь бол санскритээр бол Камала гэж хэлдэг. Одоо Америкийн нэг дид ерөнхийлөгч эмэгтэй байгаа шүү дээ. Энэ тэр гаралтай. Тий, Камала Харрисын нэр дээр Камала гэдэг чинь одоо яг Бадам гэсэн үг шүү дээ. Оо бид хоёр чинь гэдэг. Тий, хоёр үнэхээр гоё нэртэй. Тэгээд бас нэг талаараа энэ тгийн нэг бурхан байдгийн Лакшми гээд тэр бурханы нэрийг бас хэлдэг гэж ингэж тайлбарладаг. Тэгээ энэ бол гоо үсгэлэн, аз жаргал, тэгээд гоё prosperity тий. Одоо гоё цэцэглэг хөвж ийм юм бэлэгддэг. Ямар гоё агуулгатай юм. Би бүр шар ус усж штэ ингээд бүр илүү дэлгэрэнгүй сонссон чи аав ээж маань мэдээж нөгөө ингэж гүн хараагүй байж магадгүй те. Гэхдээ зүгээр яг бэлэгдэл нь айгүй гоё бодож бэлэгдсэн баг. Тэр нь миний амьдралд яг биелж байгаа юм шиг надад санагдаад. Тэр их гоё одоо шууд туссан да Камала Харрис гэдэг ингүүд. Камала Шила гэж буддийн их том эрдэмтэн хүн байдаг сэтгэгч. Тэр хүний нэр бол тэр цэцгийн одоо тэр Бадам лянхуа цэцгийн одоо мөн чанарт гэсэн нэртэй. Камала Шила гэж бүр алдартай мундаг эрдэмтэн хүнтэй. Тийм учраас Камала гэдэг үг бол ер нь бурхан шинтэй хүмүүс маш их одоо бэлгшээдэг ийм нэр байгаа. Ямар гоё юм бэ? Бүр ингээд огшчлаа. Нэр бол угаасаа айгүй чухал шүү дээ. Нэг юм. Хүний хувь заяаг бас тодорхойлдог байх гэж би боддөө. Тийм, ер нь бол ирээдүйд ингээд тэр хүний нэр хийж аав мэдээж бэлэгдэж нэр өгдөг тий. Тэрэндээ бас хүрхийг хүмүүс эрмэлздэг байгаа. За нөгөө талаараа тэр нэрнийхээ учир утгыг мэдхээр хүмүүс нэрэндээ маш их дуртай болдог. Харин тийм бүр амар хайртай болж байна. За тэгээд дараагийн одоо миний асуулт бол чиний үүсгэн байгуулсан хувь хүний хөгжил, ур чадвар, тэгээ гоо зүй
танаа сурвалж явуулдаг Андра Академийн үйл ажиллагааны талаар ярих гэж бодож байна. Тэгээд бизнесийн арга барил тийм бүтээж байгаа үнц нь бас юу вэ? Шинэ санааны талаар бид ярьчихгүй юу? Яг үнэ одоо нөө Андра Академи маань эрхчил ингээд бид нар 10 жилийн агуу их гэж байна л да. Тэгээд 10 жил гэдэг бол багагүй хугацаа гэж би бодож байгаа. Яг бизнесийн салбарт тэгээд яг энэ Монголын бүрэн төгс биш эрх зүйн орчинд бас оршин тогтнож байх гэдэг маань яг үнэндээ байгууллагын одоо vision буюу алсын хараатай шууд холбоотойгоор ахаад ажилчдын уур амьсгал манай бүрдүүлж байгаа үнц нь value тэр болгоноос шалтгаалж идэг гэж боддог. Тэгээд яг одоо нөгөө анх үүсгэн байгуулахдаа нэг юм нийгмийн төлөө буюу бусдын сайн сайхны төлөө гэж бодож анханасаа үүсгэн байгуулсан. Тэгээд тэр маань ингээд цаг минут болгонд надад тархинд ингээд сануулж яадаг болохоор тэр юм уу одоо хамт олон маань ч гэсэн илүү одоо тэр тал руугаа илүү хөгжсөн буюу үнэт зүйлээ маш сайн барьдаг. Тэгээд тэр маань илүү нийгэмдээ сайн сайхан зүйлийг түгээх эерэг зөв байдлыг нутагшуулах тийм ээ. Тэгээд дээр нь энэ салбарын нэр хүндийг бас зөв ёс зүйтэйгээр авч явах гэдэг айгүй олон том агуулгуудыг бодож бас Андраг үүсгэн байгуулж байсан. Тэгээд Андра маань ер нь бол яг нөгөө миний хүүхэд насны надад үлдсэн нэг юм даван туулах хэрэгтэй байсан нэг юм зүйлтэй шууд холбоотой байдаг л да. Тэгээд одоо нөгөө өөрчлөгөө маш олон хүүхдүүд байдаг гэдгийг мэддэг учраас одоо өөрийгөө ялан дийлэх өөртөөгөө тэмцэлдэж өрсөлдөж чаддаг байх. За тэгээд үргэлж одоо нөгөө хөгжиж, урагшилж хамт олонтойгоо багаар тоглож чаддаг байх, санаачлагтай байх гэдэг. Ер нь нөгөө өөрийнхөө хийхийг одоо хүсдэг, илүү сайжруулахыг хүсдэг бүх тэр нөгөө шинж чанарыг Андра дээрээ бий болгохыг зорж ажилладаг. Тэгээ Андраагаа би Инхтуя гэдэг яг багын найзтайгаа хамтарч үүсгэн байгуулсан. Тэгээ би тэр Андраагаа байгуулахдаа хоёулаа жирэмсэн байсан. Тэгээ би нэг 5 сартаа Андра маань нэг 8 сартай жирэмсэн. Битээ нэг 3 сарын зайтай төрсөн. Тэгээ ер нь айгүй сонирхолтой түүх байдаг нь тэр үед битээ хэрвээ шантарсан бол өнөөдөр магадгүй би энэ ч сууж авахгүй байх байсан баг л та. Тэгээд Андра бол яг Андра бит хоёрын хүүхэд насндаа мөрөөдөжсэн нийгмийн сайн сайхны төлөө бодит ийм зүйлийг хийхээсэн гэдэг тэр зүйл дээр яг ингэж гоё нөө үнэт зүйл нийлсэн. Тэгээд ер нь манай арга барил болохоор илүү ажилчдаа буюу одоо багш нараа, модельудаа илүү хүн утгаар нь хөгжүүлэх ёс зүйтэй өөрийгөө хөгжүүлж чаддаг маш том амбицтай тэр одоо хүмүүсийг бий болгох гэдэг ийм зорилготой. Тэгээд тийм зорилготой болохоор ч тэр юм уу манайх илүү тийм одоо оршин тогтнох дээрээ одоо нэг юм аюулгүй байдалд одоо бол ингээ байгаа би болчлаа л да. Нөгөө суурай зөв тавьсан болохоор тэр байх л да. Тэгэхээр ингээд нөгөө Андратай холбоотой юм яриг гэвэл нэрээ айгүй олон гоё дурсамжууд байдаг. Тий. За миний дараагийн асуулт бол би сая чинээрээс ингээд сонсч байхад ер нь тийм ээ Андра Академийн сургалтын үйл ажиллагаа нь явандаа ингээд боловсролын салбарт бас ямар нэгэн шинэ зүйл оруулж ирээ. Тэнд одоо өөрчлөлт хийе гэсэн тийм зорилго байгаа юм шиг санагдлаа л да. Яг үнэ. Одоо яг ингээд нөгөө би нөгөө багтаа нэг юм даван тулсан гэж хэлсэн шүү дээ. Тэр бол яг нөгөө одоо яг Монголд ингээд яг шинэлэг сэдв болж байгаа буллинг буюу одоо нөгөө ялгарлан гадуурхах дарамт эрэлтгэлтэд өртөхтэй үе тэнгийнхний дарамт эрэлтгэлт гэж нэрлэнэлтэй ер нь Монгол концепт зорно. Тэгэхээр тэрийг нөгөө даван туулах хүүхдүүдэд даван туулах чадварт сургах өөрөө өөрийгөө боловсруулж хөгжүүлэх замаар түүнийгээ даван туулах гэдэг тэр арга замыг бид нар заадаг. Тэгээд ер нь өнөөдрийн хүртэл нэг 7200 гаруй хүүхдүүдэд хүрч ажилласан байна л да. Тэгээд энэ маань ерөөсө баг тоо биш учраас бидний энэгээр их омогшож байгаа, бахархаж байгаа. Тэгээд гол нь төрүүлж одоо нэг бий болгож бас нэг тодорхой хэмжээнд хөгжилтөнд үр нөлөө үзүүлсэн хүүхдүүд маань олон талаар бас амжилттай явж байгаа хүүхдүүд бас олон байгаа. Тэгэнгүүт бид нар ер нь боловсролын салбарт нэг юм хувийн хөгжлөөр дамжуулаад буюу soft skill-ийн ур чадварыг хүүхдүүдэд яг суралцах хугацаанд нь за эзэмшүүлээд тэгээд тэрийг хэр их ач холбогдолтой байдаг, ач холбогдлыг нэг сайн ойлгуулад олон улсад шууд гарах боломжтой иргэн бүр одоо бий болох хүсэлтэй, зорилготой. Тэгээ энэ маань бол нөгөө зөвхөн академик мэдлэг болвол яг үндэ одоо айгүй тийм дутууд үлэмж болчиход байна. Энэ чухал. Гэхдээ энэ 100% чухал биш болчиход байгаа байхгүй. Тэгэхээр юу илүү чухал болсон гэхээр өндөр мэдлэг боловсруулаас илүү хандлага таныг өөрчлөн хандлага илүү чухлаа гэд Абрахам Линкольн хэлсэн байдаг. Тэгэнгүүт одоо 16 дугаар Америк нэгдсэн улсын 16 дугаар ерөнхийлөгч тухайн цаг үедээ үүнийг олж хараад хэлсэн маань энэ цаг үе болгонд байдаг шинж чанар байгаа байхгүй. Тэгэхээр Андра Академи ер нь цаашдын хийх зорилго бол бид нар нийгэм соёл урлагийн сургууль байгуулна гэсэн аюу тум амбицтай ажилладаг. Тэгээ түүнийгээ бага бүрдүүлэх үйл явц. Тэг яг нэг боловсролын салбарт бид нар тодорхой хэмжээнд зөв байр сууриа олох гэдэг тэр зүйлүүдийг одоо өөрсдөөсөө эхэлж хэрэгжүүлэх ажлуудыг явуулж байна. Тэгээд энэгээрээ дамжуулаад бас нийгэмдээ ч гэсэн эерэг зөв сайхан зүйлүүдийг хүргэх зорилготой ажлууд маань аюу сайн амжилттай явж байгаа гэж харж байгаа. За тэр нь маш сайн амжилттай яваасай гэж бодож байна. Тэгээд за ингэ Монгол эмэгтэй хүмүүсийн талаар бас одоо
би ингээс жоохон номоод ингээд харж үзсэн юм л да. Гэтэгээ зэрэг тэр биологийн болоо те психологи анализ талаас нь гэх юм уу те психологи талаас нь тэр ингээд яг одоо хичээл заахад суйрлагдахаар тийм томоохон одоо ямар бүтээл байдгийн судалгаа байдیں۔ Тэ та бүхэн яг ямар одоо Монгол хүн зориулагдсан байх уу? Эсвэл ерөнхий одоо дэлхийн нийтлэг тийм хүмүүс зориулагдсан тийм одоо судалгааг юм уу? Томоохон номыг одоо суурлаад явж байна вэ гэх тэр бол бас сонирн байх байхаа гэж бодож байна л да. Ааха. За Монголд болохоор ингээд нөгөө яг хувийн хөгжил гэдэг маань яг сүүлийн нэг 5 6 жил айгүй эрчимтэйгээр ингэж ойлголт нь тэлж байгаа. Тэгээ soft skill гэдэг энэ өөрөө ур чадвар нь өөрөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хандлагаар дамжуулаад тухайн одоо салбарыг хөгжүүлэх, тухайн салбарт илүү олж амжилттай байх гэдэг ойлголтууд бүр илүү хүчтэй болцсон байна. Тэгээд одоо яг Монгол бизнесийн салбарт ч тэр боловсролын салбарт ч тэр өөрөө энэ хандлага цуурилсан буюу soft skill-ийн ур чадруудыг эзэмшиж илүү өргөн цар хүрээтэйгээр бусдад нөлөөлөд ийм зөв боломжуудыг тэлхээ гэдэг энэ асуудлуудыг аягүй сайн ингэж яригдж байгаа. Тэгээд энэ дээр ингээд маш олон мундаг багш нар байдаг, soft skill-ийн сургагч багш нар байдаг. Тэгэхээр манайх бол нөгөө анх бол гоо зүүн сургалтаар дамжуулж одоо хүүхдүүдэд залуучуудад хүрдэг байсан бол одоо бол гоо зүү нэмэх нь хувийн хөгжил буюу одоо энийг цогцоор нь хүргэж байгаа яг цорын ганц байгууллага болчихж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө гоо зүү гэдэг чинь ер нь бол боловсралтай гоо үзэглэн хэлдэг гэж би боддог. Тэгээд ер нь боловсрч байгаа, боловсрсан гоо үзэглэн гэж юу илэрхийлэх вэ гэхээр дотоод, гадаад мөн чанар аль альнийг нь хөгжүүлж байгаа хүнийг л гоо зүйтэй хүн гэж хэлээсэй гэж би зүгээр хувьдаа боддог. Тэгэхээр Андре Академийн хувьд ч гэсэн бид нар яг энэ нөгөө өөрсдийнхөө логикийг айгүй олон талаас нь судалж гаргадаг. Тэгээд яг ингээд нөгөө Монголд энэ бол ингээд гайд шүү гэдэг ийм бичиг баримт бол байхгүй. Тэгэхээр олон улсад бол энийг нөгөө soft skill суурьтайгаар буюу яг дотоод ур чадвар гэдэг талаас нь харддаг. Тэнгүүд одоо энэ дээр Андрагийн хийж байгаа юм юу гэхээр нөгөө гоо зүү буюу ёс зүйтэй боловсрч байгаа, боловсрсан гоо үзэглэнг буюу нийлүүлээд одоо гаднаач хүчрэхэг, дотрооч хүчрэхэг тэр эрэгтэй, тэр эмэгтэйг л бий болгох юм зорилго одоо тээчээд. Тэгээ бид нар бол ер нь энэгээрээ бас манай гүйцэтгэх захирлын ихтвэ маань ном бичиж байгаа. Тэгээ яг энэ номоороо дамжуулаад бас хүүхдүүдэд гарын авлага, хүүхдүүд ч гэлтгүй ер нь бол бүх насныхан зориулсан юм гарын авлага маягаар хийх зорилготой байгаа. Тэгээ яг одоо нөгөө академийнхаа хувьд бид нар ингээл бүх багш нар дээрээ бүх багш нарыгаа бид нар ингээл багш нар хүүхдүүд ингээл модулууд гээл бүх хүүхдүүдийг бид ер нь бит хоёроос илүү байгаасаа гэж боддог. Ер нь ямар ч тохиолдолд одоо бит хоёрын хийж чадаагүйг чадаасаа бит хоёрын энэ насан дээр нь ойлгоогүй одоо ойлгуулад хурдан цаг хугацааг нь хэмнэж өгөхөөсөн гэдэг ингээд ер нь нэлээд тийм хүмүүс рүүгээ хандсан буюу хамт олон руугаа хандсан тэр үйлдэлүүдийг хийхийг зорж байгаа. Тэгээ угаасаа soft skill буюу дотоод ур чадвар гэдэг чинь бусдыг хөгжүүлж чаддаг байж иж өөрсдөд илүү үн цэнтэй тэр одоо бенефитүүд ирдэг. Тэгэхээр тэрэн дээр одоо бид нар илүү тулж ажиллаад өөрсдөө гэсэн юм нөгөө бодит юм гарын авлагыг Монголд бий болгоё гэсэн бодолтой. Тэгээ энэ чинь гоо 100% хөгжил хамтдаа гэдэг юм нь онцгой гэсэн үг одоо манай хувьд бол. Тэр хийж байгаа одоо програм гэхүү гарын авлага номуудаа тий түүнийг одоо манай боловсролын салбарт ороосоо гэж бодож байна уу? Эсвэл сам болох уу та бүхэн одоо яг энэ програм бид нар хийгээд үзлээ 10 жил болоход ийм үр дүн гарч байна. Манай сургуулиуд энийг ихтэй сургуулиуд эсвэл одоо өөр ямар сургуулиуд байна те ерхий боловсролын сургуулиуд ч гэсэн энийг одоо те санал болгож байна. Та бүхэн нэг одоо хүмүүстэй хүлээж тийм бид нараас яг тэр талаас нөгөө агуулгын хүрээнд айгу томоор харахыг хичээж байгаа. Тэгээд мэдээж эн чинь нөгөө хүмүүсийн харж байгаа ихэнх өнцг нь бол нөгөө хөөрхөн сайхан байх тухай ойлголт гэж бодоод байгаа л да. Тэгээ ер нь өөрөө гоо зүү гэдэг чинь боловсрч байгаа боловсралтай гоо үзэглэн хэлж байгаа гэдэг утгаараа энэ маань хөгжсөн хүнийг л хэлээд байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр хөгжил гэдэг маань хаанаас эхэлдэг гэхээр тасралтгүй суралцах процессоос эхэлдэг. Тэгэхээр энэ болгоныг бид нар нөгөө дамжуулж хүмүүст хүрэхийн тулд мэдээж нөгөө боловсролын байгууллагуудад буюу сургалтын системэд мэдээж оруулах нь аягүй чухал. Гэхдээ би зүгээр нэг юмнаас аягүй их айдаг нь улс төртэй холбоотой улс төрийн одоо ямар нэгэн дэмжлэг авсан тий эсвэл одоо тухайн засгийн газартай ингээд нөгөө хилцээр хийх аюу хэцүү маш хэцүү. Тэгээ би нөгөө яг тийм юмн дээр маш олон жил ингээд уг нь бол оролдлого хийгээд ингээд ямар арга чарга байна. Бид нар ингээд бас хүүхдүүдийг гоё эрэг хандлагатай болох боломж байна. Энэ буллингийг тодорхой хэмжээнд бууруулах боломж байна гэдэг ингээд санал тавиад хандхаар нөгөө хүмүүс юу гэж буллингийн жишээ нь юу гэж хардаг гэхээр угаасаа л юм байдаг. Эрэгтэй хүүхдүүд бол бараг зодтолтож зодуулж иж хүн болдог тий. Тэгээ
яг цохиулах ёстой ингээд тэрийг давж туулах сэтгэлийн төвчээртэй байх ёстой энэ төр гэд яг хөө магадгүй бидний өмнөх үе эсвэл бидний үе тийм байж болно. Гэхдээ шинэ цаг үе өөрөө технологиор суурилсан мэдээллийн 900-д бол яг энэ өөрөө хүүхдүүдэд маш том сэтгэл зүйн трама өгж байгаа. Тэгээ энийг бид нар сэтгэл зүйч нартай хамтарч ажилладаг учраас бүр ингээд сэтгэл зүйн талаас нь нэлээд нарийн судалгаанууд байдаг. Тэгэхээр яг энийгээ би нөгөө докторийн ажил болгоод яг одоо нөгөө доктороор сурж байгаа учраас доктор готлоод сурж байгаа учраас яг энийг нөгөө нэлээд ажил хэрэг болгоод төслийн хэмжээнд ажлуудаа явуулахаар төлөвлөж байна. Тэгээд нийгэм сэтгэл судлалын дээд сургуулиас эхлээд одоо амин хүүхэд гээд бас сэтгэл зүйн төв байдаг. Тэдгээр одоо байгууллагууд маань бас аль хэдийн одоо нөгөө хамтарч ажиллах хүсэлтэд илгээсэн. Тэгээ би ер нь нөгөө улсыг хүлээхгүйгээр өөрийнхөө нөлөөллийг ашиглаад аль болох сургалтын системд нөгөө сургуульд нь хандаад одоо нэмэлт цагаарч хамаагүй те ороод эхлэе те нөгөө өөрчлөлтийг хүмүүс харах юм бол хүссэн үсээгүй тэнцээ маш одоо өргөн цар хүрээтэйгээр хүмүүст угаасаа хүрчин. Тэгэхээр нөгөө нэг тэгж нөгөө тэр одоо бидрийг уг нь бол залж чиглүүлж зөв удирдах хэрэгтэй тэр хүмүүст санал тавих хүсэлгүй байгаа. Ер нь яг өөрсдийнхөө чадамжаар аль хүртэл явж чадах нь тэрийгээ бүр тултал нь явж үзнэ гэсэн бидтэй байгаа. Мундаг. Одоо залуучууд яг ийм чиглэлээр тэ шин зүйлсийг бол турш үзэж जैन, бусдад түүнийгээ түгээж जैन, өөрсдөө хөгжөөр ингээд одоо заавал төр засгаас хамааралгүйгээр ч гэсэн түүнийг хийхийг ингэж хичээж байгаа нь бол маш сайн хэрэгээ. За хоёулаа тэгэхэд энэ яриатайгаа холбоотойгоор гоо зүүн тухай тий гоо үзэсгэлэнгийн талаар бас ярилцъя гэж бодож байна л да. Жишээлх юм бол гоо үзэсгэлэн гэдэг бол яг харж байгаа хүнийхээ тэр нүдэн дотор байдаг гэсэн үг өгөөд гэж тий. Тухайн одоо хандж байгаа хүнийхээ одоо хандлагаас хамаардаг гэсэн шиг юм байдаг үг тий. Тэгэхээр гоо сайхан гэдэг бол янз бүрийн соёл, тэгэл янз бүрийн цаг хугацаанд бас өөр болж яадаг. Ер нь бүхэл юмд жижигхэн нөгөө нэг тэнд твтч чулуунд чинь үнэн оршино гэдэг шиг тэр үнэн гэдэг юм аливаа нэг юмны гой агуулга оршиж байгаа тэнд л одоо бас гоо зүү байна гэж ингэж бодсон юм л да. Тэгэхээр чиний бодлоор те гоо зүү гоо үзэсгэлэн гэж юу юм бэ? Яг одоо хүмүүсийн их нөгөө хардаг хэлбэр талын ойлголт нь бол угаасаа хөөрхөн сайхны тухай ойлголт тий. Тэгээ бид нар яг энийг агуулгын төвшөнд өөрчлөмөр байгаа. Тэгээ агуулгын төвшөнд өөрчлөхийн тулд бид нар өөрсдөө хөгжих ёстой. Тэгээ хөгжиж байгаа үйл явцаа харуулж байхдаа бид нар суралцсангаа бусдад одоо түгээн дэлгэрүүлэх ёстой. Тэгэхгүй бол одоо нөгөө хөгжиж дуусчаад хийн гэдэг ойлголт чинь аюух цаг хугацаа аваад байгаа байхгүй. Тэгэхээр одоо Андре Академийн хувьд бол гоо үзэглэн, гоо зүү гэдэг бол яг боловсралтай гоо үзэглэн бид нар гоо зүү гэж нэрлэж болох юм байна гэдэг ийм ерөнхий үзэлт гарцсан байгаа. Тэгээ яг энийг бид нар өөрсдөө уншиж судалж байгаад өөрсдөө нөгөө 10 жилийн сургалтын үйл явцаас харж байгаад за нэг иймэрхүү юм байж болох юм да гэдэг ийм өөрсдөө гэсэн юм л одоо афоризм гаргачаад байгаа. Гэхдээ энийг магадгүй дэлгэрүүлэхийн тулд дахиад бидрээс хөгжих өшөөл бас сайжрах шаардлага ахаад энэ завсраа энэ явцдаа ахаад бусдыг хөгжүүлэх юм шаардлага гарч байгаа. Тэгээд ер нь би гоо үзэглэн нөгөө цаг хугацааны өмч гэж боддог. Тэгээд гоо үзэглэн гэдэг бол өөрөө цаг хугацааны өмч буюу та энэ гоо үзэглэн харин яаж илүү хурдан илүү нэг сайн удаан ингэж хадгалах вэ гэвэл та ерөөсө дотоод ертөнцөө гоо үзэглэнтэй болгох нь өөрөө гадаад ертөнцийг урт удаан гоо үзэглэнтэй болох боломжтой. Хүн ерөөсө нүднээс нь л гоо үзэглэн мэдэгдчихэд. Түүнээс ч нөгөө царай төрөх болвол яг үндэ цаг хугацааны өмч. Энэ арьс чинь энэ бие чинь энэ үс чинь бүгд цаг хугацааны өмч шүү дээ. Одоо бид нар ингээл нас ахих тусам эсвэл одоо гоё зүйлийг бодож сэтгэхгүй, гоё зүйлийг хүрхэхгүй, хин нэгэн сайн сайхан зүйлийг хийхгүй болоод энэ гоо үзэглэн мэдрэхгүй, гоо үзэглэн түгээхгүй байна гэсэн үг. Тэгэхээр гоо үзэглэн маш өнгөц талаас нь хармааргүй байгаа. Аль болох агуулга талаас нь буюу ерөөсөө гоо үзэглэн хүний нүднээс эхлэлтэй яг таны саяны хэлсэнчлэн. Тэгэхээр энэгээ бид нар дамжуулаад нөө зүрх сэтгэлтэй нь холбоо хүний нүд чинь өөрөө зүрхнээс юу гарч байгаа бүх мэдээллүүдийг дамжуулж байгаа шүү дээ. Тэгээ сэтгэлийн тойл гэж хэлдэг. Тэгээ энэ зүйлээр дамжуулаад бид нар сэтгэлийг нь хөгжүүлэх буюу одоо нөгөө сэтгэл зүг нь хөгжүүлэх, тархийг нь хөгжүүлээ, сэтгэл зүг нь дүүргэх гэдэг замаар гоо цэглэнг ёс суртахуунтайгаар зөв бий болгох гэдэг зарчим барьж байгаа гэсэн үг. Тийм. За эмэгтэй хүмүүс өөрийн гэсэн гоо цэглэнтэй гэж бодож байна. Тэгээд за чиний хувьд залуу үеийнхний маань одоо илэрхийлэх гоо цэглэн юу байгаасаа гэж бодож байна. Мэдээж Монголын залуучууд бүгдээрээ л одоо гоё байх хэрэгтэй, үзэсгэлэнтэй байх хэрэгтэй тий. Тэхийн тулд тэр залуус одоо өөртөө юу байх хэрэгтэй. Магадгүй түрүүний ярийн дотор бол би гарч ирсэн гэтээ илүү дахиад тодорхой нэг зүйлийг сонсож бодож байна. Олон зүйлүүд байгаа. Тэгээд энэ дундаас би гоо үзэглэн илэрхийлж болох хамгийн хялбар арга нь өөртөө итгэл гэж боддог. Тэгээ ер нь өөртөө итгэлтэй хүнийг хүмүүс ингээд нөгөө гоо үзэглэнгийнх нь тодорхой хэсгүүдийг нь байнга олж харж идэг гэсэн үг. Тэгэхээр та одоо ямар нэгэн газар ингээд анх удаа өөрийгөө танилцуулах гэж байна гэвэл таны магадгүй маш гоё
бусад руу харж хандаж бусдад гоё инээмсэглэл өгсөн чинь таны гоо үзэглэн болоод үлдчихэж байгаа. Буюу нөгөө хүний сэтгэлд анхны сэтгэлээр юу үлдээх вэ гэдэг нь айгүй чухал байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө анхны 7 секундын сэтгэл гэж байдаг шиг нөгөө тэр 7 секундэд та хүнд ямар мэдрэмж өгөхөөс шалтгаалаад таны яг тэр төрхөөр чи ингээд хүн хадгалаад аваад үлдчихдэг. А тэр анхны сэтгэлийг өөрчлөх боломжтой гэхдээ жоо хугацаа орно. Тэгэхээр яг анхны сэтгэл магадгүй хугацаа зарцуулахаас өмнөх бүх үеүүдэд яг тэр сэтгэлээр байх учраас нөгөө гоо үзэглэн магадгүй хамгийн энгийнээр бол өөртөө итгэлээр дамжуулаад бий болох боломжтой гэж хэлж байна. За, ойлголоо. Ер нь одоо нэг ийм зүйл гэж те. Мона Лизагийн хөрөг бол үнэхээр алдартай. Бүгдээрээ л түүнийг бол үнэхээр гоё. Тэнд бол маш гоё гоо үзэглэн байна гэж ингэж хэлдэг те. Энэ өөрийнхөө ойлголтоо ч гэсэн удаа хугацаанд хадгалаад л яваад байдаг. За гэтэл далайн багшийн сургаал дотор бол хамгийн одоо гоо үзэглэн гэдэг бол жинхэнэ оюун санааны одоо төвшөнд байгаа тийм аз жаргал бол юм аа гэж ингэж хэлсэн байх шээ те. Гэхдээ зэрэг гоо үзэглэн гэдэг бол ийм субъектив зүйл юм уу? Объектив одоо зүйл юм уу гэдэг дээр юу гэж хэлмээр байна. Би маш олон хүмүүс өөр өөрөөр тайлбарлах байх. Тэгээд одоо нөгөө юу гэдгийг салбараасаа шалтгаална шүү дээ. Би бол гоо үзэглэн гэлөө нөгөө мэдээж гадаад төрх үзэмж чухал. Гэхдээ үүнийг илэрхийлж байгаа тэр нөгөө нүдний харц чинь өөрийгөө илэрхийлж байгаа байдал чинь өөртөө итгэл чинь таныг нөгөө хэр одоо гоо үзэглэнгээ зөв удирдах байна вэ гэдгийг тодорхойлдог. Тэгэхээр ер нь гоо үзэглэнтэй эмэгтэй өөрийгөө зөв удирдана гэдэг нь ахаал тархинаас шалтгаалж байгаа гэсэн. Тэгээд тархиа зөв ажилуулдаг эмэгтэй бол тэр гоо үзэглэн бас зөв илэрхийлэх боломжтой. Тэгэхээр гоо үзэглэнтэй эмэгтэй болгон бас одоо муу гэсэн үг ерөөсөө биш те. Эсвэл сайн гэсэн үг ерөөсөө биш. Ер нь бол би нөгөө туйлын үнэн, туйлын худал гэж байдаг. Ерөөс нөгөө байдаггүй гэдэгт бол итгэдэг. Ер нь бол энийг чинь нөгөө юм одоо яг энэ л үнэн гэдэг зүйл ерөөсөө байхгүй байхгүй. Энэ чинь цаг үе нийгэм тухайн хүний онцлогоос шалтгаалаад өөрчлөгдөж байдаг учраас тэр хүндэн зориулсан гоо үзэглэнгийг бүрдүүлж өгөх. Эсвэл та яг өөртөө зориулсан гоо үзэглэнг бий болгох те. Тэрийг илэрхийлэх ур чадварт суралцах гэдэг нь өөрөө яг нөгөө тухайн цаг үеэс шалтгаалсан одоо юм нийгмийн илэрхийлэл болчихж байгаа. Тэгээ одоо магадгүй Мона Лизагийн хувьд бол Мона Лиза шиг бүсгүй харцаараа дамжуулаад бусдыг одоо тэ хуйлруулж исэн байж болно те. Одоо шүтэн бишрүүлж ямар гайхалтай юм бэ гэж сэтгэл төрүүлж. Ер нь ямар ч насны ямар ч одоо эрэгтэй эмэгтэй хүүсний хүн гоо үзэглэн татагддаг. Тэгээ энэ гоо үзэглэн өөрөө одоо юм боловсралтай буюу одоо юу гэмдэ тархи илүү ажиллаж явах тусмаа урт удаан хугацаанд хоногшно гэж би бол жишээнд боддог. Тэгэхээр энийг л нөгөө багш нартаа, суралцагч нартаа маш их ойлгуулахыг хичээдэг. За, бүдийн сургаал дотор бас нэг тийм зүйл байдیں۔ Амьдралын одоо яг мөн чанарыг харахын тулд тодорхой хэмжээний алсаас харах хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ бас гоё уран зурагч байд юм аливаа зүйлсийг мэдхийн тулд бид нэр тэр зүйлийг гоо сайхны гоо үзэсгэлэн үүсгэхийн тулд дэндүү ойроос хараад байдаг гэж. Тэгэхээр магадгүй зургийг гоё харахын тулд ахин нэг алхам хошоо ухраа гэж хэлдэг штэ. Түүнтэй адилхан буддизм бол бас аливаа зүйлийг мөн чанарыг таних тулд маш сайн ажиллах хэрэгтэй. Магадгүй жоохон хаалцлах хэрэгтэй гэж хэлдэг. Асаас харах хэрэгтэй гэж тий. Гэхдээ зэрэг аливаа юмсын тэр сайхан чанар магадгүй бас муу чанар ч гэсэн ер нь нуугдмал оршиж идэг. Тэр зүйлийг шууд одоо ихний харж байгаа эцэгдэл төрж болох бах. Гэхдээ яг тэр тодорхойлтыг шууд авч хаад хэцүү тий. Тийм учраас магадгүй тийм одоо нууцлаг байдлыг агуулж яадаг болохоор амьдрал өөрөө илүү сонирхолтой байх тий. Тэгдгүй шууд өгөөл харагдаад бүх юм илүү байдаг бол сонирхолтой биш шүү дээ тий. Энэ талаар юу гэж бодож байна? Тэг ер нь би бас тэгж боддог. Яг таны хэлсэнчлэн ингээд тархиа айгуу сайн задлах хэрэгтэй, нүдэ айгуу сайн нээх хэрэгтэй гэж боддог. Тэг ингээд маш олон газруудаар ингээд очиж үзэх хүсэл надад маш их байдаг. Тэгээд ингээд өөр оронд аялах, өөр оронд очих, ажиллах тусам хүн өөрийгөө ямар одоо хорвоо ертөнцийн төв биш гэдгийг ойлгодог. Тэгээд хорвоо ертөнцийн төв биш гэдгийг ойлгох тусам энэ одоо олон хүмүүсийн дунд яаж зөв сайхан байх уу? Яаж одоо биеэ зөв авч явах уу? Яаж бас ингээд сайн сайхан зүйлийг түгээх үү гэдэг зүйлийг илүү боддог юм шиг санагдав. Тэгээд би нэг дурсамж ерөөсөө мартдаггүй юм. Элэд байлоо да. Чикагод ч үлээ би бас яг найзуудтайгаа хамт олонтойгоо бас юутай ажиллаар явж исэн. Тэгээд би тэд нөгөө одон орон судлалын төв дээр очих болоод тэгээд тэнцээ юм одон орон судлалын төвд би тэд нөгөө гариг хэрэгсэн юм амар юм одоо 3D гэж ярихгүй тэр хийдтэй гэдэг үлээ. Ямар ч гэсэн юм нөгөө бүр дотор нь орсон юм шиг мэдрэмж өгдөг гэх тийм одон орон судлалын төв дээр очдог байхгүй. Тэгсэн чинь надад тэнцээ би тэгэл ингээл дотор нь ороод суусан юм нөгөө шил зүүсэн. Тэгэл яг би тэнцээ гариг ертөнцийн дотор байгаа юм шиг мэдрэмж өгчээсэн. Тэгээ би тэнцэнээс ер нь
гариг ертөнц, хорвоо дэлхий ямар уужим юм бэ те. Би тэрний ямар жижигхэн хэсэг нь вэ гэж бодоод тэгээ ер нь бол би ингээд ямар өчүүхэн бэ гэдгээ харж ирсэн байхгүй. Тэгээ нөө өчүүхэн бэ гэдгээ харчаар хүн нөгөө одорч ингэж өнгөрөөд байхаа бүр болчдөг юм байна л да. Тэгээ бүр ингээд санаа зовоод ичээд те юу сурсан бэ, юу бүтээсэн бэ, би өнөөдөр хүртэл юу хийж амьдрваа гэл ингээд амар их юм философи юмнууд бодоол. Тэгээ магадгүй тэр нөгөө бодох насанд ч хүрсэн бах. Тэгээд одоо нөгөө ээж мэж болчоор ч мэдээж нөгөө хүний өмнө хариуцлага хүлээж байгаа учраас илүү нөгөө юмыг өргөнөөр харахгүй болвол хүүхдээ хүмүүжүүлэхдээ бид нар буруу хүмүүжүүлчихвэ гэж айж байгаа ш хамгийн том айдсан тий. Тэгээд би тэр нөгөө одоо орон судлалын төв дээрээс авсан мэдрэмжээрээ эргээд би бас нөхөртөө ярьжсэн байхгүй. Бид нар ер нь хорвоо дэлхийн бүр тоосонцор юм байна штэ энэ гариг ертөнцийн тий. Тэгээд бид нар гариг ертөнцийн дээр зөвхөн бид нар л амьд биет гэвэл бас худлаа гэдг нь ингээд нотлогдчиход байгаа. Тэгэхээр бид нар ингээд нөгөө яг энэ байгаа орчиндоо яг байгаа цаг үедээ л амьдарч сурах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд хит их өнгөрсөн санаа зовол хит их ирээдүйд шаналалах юм бол яг одоогоор амьдарч чадахгүй байсараад хүн маш их олон зүйлийг алддаг байгаа байхгүй. Тэгээд нөгөө яг таны хэлсэнчил нөгөө аз жаргалыг бид нар мэдэрч чадахгүй. Одоо нөгөө гоо цэглэн гэдэг нь өөрөө аз жаргалтай хүнийг хэлж байгаа бол магадгүй аз жаргалтай байж чадахгүй буюу гоо цэглэн дамжуулж чадахгүй байж байгаад бид нар хорвоог орох үедээ тий. Тэгээд ингээд амар юм гүн юмнуудыг би боддог. Тэгээд ингээд нөхөртэйг хамт битээр ингээд айгүй тийм гүн утгаар ингэж ярилцдаг. Тэгээд тэрэндээ ч айгүй дуртай. Тэгэхээр ингээд илүү тарих задардаг санагддаг. Тэгээд олон газар очиж олон хүмүүстэй харилцаж олон өөр асуудлуудыг ингэж хараад даван туулах арга барил суралцах тусмаа хүн ер нь хүн болж идэг юм шиг санагддаг шүү дээ. Тийм. Маш зөв. Гэж дүнж яг тэгээс зэрэг бурхны ном дотор бас тийм зүйл гардаг юм л да. Янз бүрийн хүмүүстэй гарч сэтгэл хөдлөлүүдийг мэдээ сөрөг сэтгэл хөдлөлүүдийг одоо багасгахын тулд түүний эсрэг зүйлсүүдийг одоо бясалгал хийх ёстой гэж яддаг. Тэр дотор хүнд одоо омог тий хөөрөх омог арчил төрөх түүний эсрэг бол энэ орчлын ертөнц гэдэг агуу юм аа мэдлэг гэдэг бол агуу юм аа хүмүүсийн бүтээсэн энэ зүйлс гэдэг бол маш одоо агуу юм байдаг шүү гэдгийг олж таньж мэдэрээ бясалгаараа гэж яддаг. Тэгэх юм бол өөрийгөө ямар байгаа гэх мэдээд хүний одоо омог хөөр сэтгэл дарагдгаа гэж ингэж хэлдэг. За тэгээд сая чи нөхрийнхөө тухай бас ярьж байна тий. Тэгэхээр эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүүтэйгээр яг юу хийж чаддаг байх хэрэгтэй юм бэ? Би бол яг хуу ерөн нийтлэгээр нь ингээд харахад эмэгтэй хүн угаасаа байгалийн өвдлөөрөө биднэрт эрэгтэй хүнээс илүү давуу тал олон байгаа. Маш олон байгаа. Тэрийг одоо ингээл янз янзын номноос ч уншиж болно, янз янзын нотлохоогоор ч бид нар харж болно тий. Тэгэхээр одоо нөгөө илүү дутуу гэхээсээ илүүтэйгээр яаж нөхөх вэ гэдэг зүйлийг илүү бид нар ойлгодог байх хэрэгтэй санагддаг. Ялангуяа гэр бүлийн хосууд болол одоо нэг нөгөөгөө нөхдөг байх тэр зарчмыг аягүй сайн барьдаг байх юм бол нөгөө нэг нөгөөдөө саад болохгүй, нэг нөгөөгөө хүндлэхгүй тийм асуудал төрөөсөө үүсэхгүй байх л та. Тэгээд аль болох би одоо эрх эмэгтэй хүн юмараа илүү гэж тоочхоос илүүтэйгээр аль болох нөгөө байхгүй байгаа зүйлийг эмэгтэй хүн нөхдөг. Ахаад эмэгтэй хүний байхгүй байгаа зүйлийг эрэгтэй хүн нөхдөг. Тэгээ арга билгийн зохилдлогоогоор тэнцвэрийг хадгалдаг гэж хэлэх гээд байна. Тэгэхээр эдгээр зүйлүүд чинь эргээд одоо нөгөө төрөөчүүдэд хойлоо ярилцчихсэн чинь нөгөө тэнцвэрийн асуудлыг ярьжсэн тий. Тэгэхээр тэнцвэр гэдэг маань өөрөө нөгөө амьдрал аз жаргалтай илүү юм санаачлагтай, хүндэтгэлтэй, итгэлцэлтэй байх боломжийг олгодог байх гэж боддог. Тэгээд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаан дээр одоо би л нөхөртөөгөө аюу тийм одоо найзууд шиг байдаг учраас тэр маань аюу сайн хэрэг болдог гэж боддог шүү дээ. Тэгээд нөгөө бизнес дээр ч битээр партнер зүйлүүд байгаа, партнер хамтарч эзэмшдэг бизнесүүд байгаа. Тэгэл одоо нөгөө шаардлагатай гэсэн үед тэр аюу сайн нөгөө ментор байж чаддаг бие биенийхээ. Тэгээд яг ингээл уурлаад бухимдал ороод ирэхэд найз шиг зөвлөж чаддаг тий. Ер нь нөгөө эрэгтэй эмэгтэй хүн насан туршдаа хамт байна. Хоёр хосууд бол тий. Тэгэхээр одоо аль ч хүнээс илүү чухал болчихж байгаа юм л да. Тэгээд аав ээжээс ч одоо үр хүүхдээс ч илүү тэр хүмүүс ч л илүү нөгөө бүх амьдралынхаа туршид хамттай байна шүү дээ. Тэгэхээр би одоо манай нөхөр бол миний хувьд аягүй тийм сайн ментор бас байж чаддаг. Аягүй сайн найз байж чаддаг. Тэгээ ер нь бол нэг юм аягүй төвшигтэй гэж хэлж болно. Тэгээ тийм болохоор нэг юм ойлголцол тал дээрээ бид нөгөө давах хэрэгтэй юм аягүй сайн давж байгаа гэж бодож байна. Тийм. За баярлалаа. Бүтээлч хүмүүстэй бийг дуртай байдیں۔ Бас урам зориг, ирч хүч одоо хүмүүст өгдөг тий. Итгэл урам өгдөг. За тэгээд бас инэрэнгүү хүмүүс бийг дуртай. Тийм хүмүүсийг хүндэлдэг. За нэг талаараа бас өөрөө хүмүүст бол янз бүрийн чадваруудыг бурхан харилдаг гэж үзэж байгаа. Бурхан харилдаг гэдэг бурхан бүтээсэн гэсэн үг шүү. Өөр одоо хувь зохиолын хувьд, урдын одоо кармын хувьд хүмүүс бол янз бүрийн өөр хөвгөлттэй байдаг тий. Тэр байгаа одоо илүү сайхан зүйлээ бас хүмүүст түгэж байгаа. Тийм хүмүүсийг хүндэлдэг. Ер нь хүний амьдралын зорилго юу гэж бодож байна?
би ингээл боддоо шүү дээ ингээл за хөлтэй нуур тулаал ингээл буцаал амьдралаа харахад би ерөөс нөгөө юм харамсахгүй гимшихгүй л амьдрах юмсан гэж боддог. Тэрөөсөө нэг юм харамсал тээж гимшилтэй ингээд нөгөө хөлтэй нуур тулна гэдэг нэг аимшигтай санагддаг. Тэгээ би нөгөө Стив Джобсын номыг уншиж байхдаа амар харамсчихсан байхгүй яана энэ хүн те дэлхийн хүн төрөлхтний амьдралын маягийг өөрчилсөн хэрнээ өөрөө гэр бүлийн хувьд буюу одоо нөгөө сэтгэл зүрх нь хязгаарч дүүрэн байгаагүй тэгээд тэрнээсээ болоод хөлтэй нуур тулахдаа маш их харамсал тээжтэй эд хөрөнгийг хязгаарч хүн хангалттай гэж үздэггүй. Тэгээ энэ хязгаарч хүний сэтгэлийг дүүргдэггүй гэдэг ингээ номон дээр нь төсгөл дээр нь бичсэн байдаг. Яг тэр хэсгүүд ингээ надад нэрэл тиймдээ те хүн ер нь эргээд харахад бүтээсэн зүйлтэй харамсах зүйлгүй гимших одоо өдрүүд нь ховорч гэдэг юм уу те. Тэгээ эсвэл тэрийгэ засаж залруулсан ч гэдэг юм уу байхдаа өвгөлтэй өстой жинхэнэ нөгөө инээж байгаад нүрт тулж магадгүй гэж би бодож байгаа. Тэгээ яг хав тиймтэй тулж үзээгүй учраас энийг бол амлаж мэдэхгүй. Гэхдээ зүгээр яг өөрийнхөө хувьд бол би тэгжил өөртөө шаардлага тавина. Гимшгүй хин нэгнийг охироогоогүй. Тэгээ ямар нэгэн сайхан зүйлийг бүтээсэн. Тэр бүтээсэн зүйл маань мянган жил орших байгаасай. Тэ ингээд оршин тогтнож бусдыг бас гоё ингэж гоё өөрчилдөг, сайхан зүйлд урайлдаг, хөтэлдэг байгаасай гэж л хүсэндээ. Бадам гэрэл яг ямар тайпын хүн бэ? Би ингээ нөгөө тестээр сэтгэл зүйн тест ч юм уу эсвэл нөгөө хувийн одоо ийм тестүүд байдаг. Тэгээ тийм олонсын тест энэ би ингээ байнга өгдөг. Тэгээд ингээд өгөхөд айгүй сонирхолтой юм гардаг юм. Би айгүй интроверт хүн гинэ. Айгу дотгошоо тийм үү гэж байгаа. Тэгээ яг тэр бол миний баг насанд байхад би угаасаа интроверт байсан. Амар интроверт. Ер нь өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Юм өөртөө итгэл ер нь бол ингээд тийм юм надаас хэзээ ч гарч байгаагүй байхгүй. Тэгээ энийг яг нь даван тулсан, өөрчилсөн. Тэгээ өөрийгөө өөрчлөхийн тулд маш их одоо хөдөлмөр зарцуулсан. Тэгээд одоогоор бол яг би экстраверт байх шаардлагатай үедээ маш их экстраверт буюу одоо нөгөө аягүй сайн нээлттэй байж чаддаг. Тэгээ ер нь хүмүүс тунд орохороо нээлттэй байх нь өөрөө миний түгээх гээд байгаа юмд буюу одоо үлдээхэмээр байгаа юмд одоо тэр агуулга, тэр философи, тэр афоризм болгонд маш их дэмтэй гэж би олж харсан. Тэгээд аль болох нээлттэй байх нь илүү чухлаа гэдэг. Нөгөө энэ тэнд очиод бүгээ суухгүйгээр аль болох ярилцаж, аль болох суралцаж, аль болох сонсох тэр тайпыг өөртөө суулгахын тулд бас их хөдөлмөрлсөн. Ер нь бол айгүй удаан тэгж суралцаж хичээсэн. Тэгээ одоо бол өөрийгөө интроверт юм шиг экстраверт хөө гэж хэлээ. За зөндөө ажлыг бас амжуулдаг, цаг хугацаатай уралдаж ингэж явж байгаа залуу хүний хувьд тэгээ энэ олон ажлуудыг бас амжуулахын тулд тэгээ эмэгтэй хүн бол бас илүү их ажилтдаг хөдөлмөрлөж санагдаад байд юм л да. Үр хөвгтэй хадлаа их санаар тавьдаг. Дахиад нөхрөө хадлаач гэсэн тэр эмэгтэй хүмүүс үргэлж боддог тий. Олон ажлуудыг амжуулахыг боддог. Ээж аавдаа ч гэсэн илүү их туслах. Тэгээ дээр нь одоо нийгэмдээ сайн сайхан зүйлийг түгээх чинь дахиад бөө асуудал тий. Тэгэд яаж одоо энэ бүгдийг амжуулахын тулд ямар арга барил гэхүү цагийг яаж хуваарлж ийж бас энэний амжилтанд хүрэх вэ? Амаргүй шүү дээ тий. Би нөгөө бүх эмэгтэйчүүдийг ингээл амар шүтдэг байхгүй. Одоо юу гэдэг би бол ийм угаасаа феминист үзэлтэй хүн л дээ. Тэгээ ингээд нөгөө эмэгтэй хүний манлайлалыг бол би амар дэмждэг. Тэгээ манай нөхөр бас яг тийм. Тэгээд бид хоёр ингээд эмэгтэйчүүдийг манлайлал ирэхээр ингээл хамаг шар ус усвал баярлал ингээл бүр хоёр зэрэг гэртээ ингээл хоёр биендээ тэгсэн гэж ингэж ингээл ингээд баярладаг. Тэгээ энэ маань эргээд яг нь энэ бол нөгөө тодорхой хэмжээнд нийгэмд ямар өнгө төрөх байна тэрнлүүгээ хандчил бид нар энэ үйлдэлийг хийж байгаа л да. Тэгэнгүүт яг нийтлэг өнгө төрөх нь мэдээж одоо энийг хүлээн зөвшөөрж илүү одоо тэр манлайлалыг дэмжиж нөгөө эргэтгэж байдлыг бид нар илүү ойлгох боломжтой гэж харж байгаа. Тэгээд гэхдээ энэ дээр одоо нөгөө эрэгтэй хүн болох муу гэсэн үг бас биш шүү дээ. Янз байгаа. Би эмэгтэй хүмүүсийг аюу олон ажил амжуулж чаддаг нөөс байгалийнхын онцлог өгдөл гэж боддог. Тэгээд ингээд юмд нэг түртэхгүй байхыг аюу ингэж боддог. Нэг түртэхгүй хүн шиг чүл гэж боддیں۔ Тэгээд ингээ түүртэд эхлэхээр өөрийгөө л зоогаад байдаг юм шиг санагддаг байхгүй. Тэгээд яг мэдээж түүртжсэн үе байгаа. Тэгээ одоо бол би ингээ дөрвөн ажил зэрэг хийж гин. Ер нь бол одоо нөгөө нийгмийн талаас ч тэр одоо тэгэл нөгөө хувь хувьсгалын нийлүүлээд ингээ ер нь бол 7 орчим юмд цаг зориулдаг 7 янзын юмд гэсэн үг л дээ. Тэгээд эдгээр болгоно ингээ зохицуулаад хийх стил гэж боддог. Тэгээ яг миний нөгөө тэр сэтгэл зүйн ч юм уу эсвэл тэр хувийн хөгжлийн онцлогоон дээр болохоор ингээд хэд их өөрийгөө дайчлахаас
зайлсхий жоох ингээд амарж байгаарэ энэ гэдэг юмыг бас бичсэн байт. Тэгээ би ер нь нөгөө ээж уснаас хойш амралтаа аягүй сайн зохицуулдаг байхыг хичээж байгаа. Тэгээд тэрэн дээр ч гэсэн манай гэр бүлийнхэн надаас шаардлага тавьдаг. Тэгээд би тэрийг хүлээж авдаг. Тэгээ ер нь бол над шиг одоо Монголын бүх эмэгтэйчүүд ийм гэж би хэлнэ. Тэгээд Монгол эмэгтэйчүүд чинь аягүй тийм даван тулах чадвар сайтай. Нэг юм суралцах хөгжих хүсэл эрмэлзэл өндөртэй. Бүр нэг тийм цаанаасаа шижгэнсэн байдаг байхгүй. Тэгээ би тэрийг хараад амар бахархтیں۔ Тэгээд магадгүй эргэжтэйч одоо чинь манайх ингээл насан туршидтын сургалт байдаг байхгүй. Тэгмүүд насан туршидтын хувийн хөгжлийн буюу элдэх уран чадварт сурах ч гэх юм ийм сургалтууд байдаг. Тэг хүмүүс чинь нөгөө өөрийгөө огт илэрхийлж чадахгүй байгаагаас болоод нөгөө ч ингээд дотоод гоо үзэглэн илэрхийлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэрэнд нь бид нар нөгөө туслах зорилго байгаа юм чинь тэрийг нөгөө суулгахыг гээд сургалтын хөтөлбөрүүд байдаг. Тэнгүү тэрэн дээр чинь одоо нөгөө ингээд сургалтанд хамрах ингээд хүсэлт зармаар тавингууд ер нь нэг 90% нь эмэгтэй, нэг 10% нь эрэгтэй байдгийг. Тэгээ ер нь хүүхдүүдийн хувьд бол арай ондоо нэг 70% нь эмэгтэй, 30% нь эрэгтэй байдаг. Тэнгүүд энэ нөгөө насан туршидтын хувьд бол эрэгтэй хүн насан турш явц дун одоо насанд хүрэх тусам буюу те нас нь ингээд ахих тусам нөгөө өөрийгөө хөгжлөөс ингээд дандаа өөрийгөө хойшин суулгаад байдаг юм шиг надад санагддаг. Тэгээ зөвхөн нөгөө айл гэрийн ноён нуруу байх хэвээр, бие мөнгө олох хэвээр ч гэх юм уу те ийм хязгаарлагдмал ийм хайрцаглагдсан бодлоос болоод тэр хүн юунд дуртай юм, ямар хоббитай юм, ууланд авирах гээд байгаа юм уу, яахын ихтгэл тавих гээд байгаа юм уу те тэр нөгөө болгоно хайчдаг. Тэгээ ерөөсөө би нэг ийм сайн эр хүн байх хэвээр гэдэг. Сайн эр хүн бол миний бодлоо нөгөө мэдээж бүх юмыг ижил тэнцүүл авч явж ижил сайн эр хүн бий болох гэдэг шүү дээ. Тэгэхгүй бол нөгөө нэг тал нь дутчихаар эрэгтэй хүн нөгөө мэдээж дутуу байгаа юмнасаа ахуулаад ахиад дутуугаа нөхөхийн тулд өөр мэдрэмжүүдийг хайж эхэлдэг. Энэ нь өөрөөсөө хүний л одоо өөрийнх нь мөн чанаралтай нөгөө эрэгтэй эмэгтэй ялгаагүй. Тэгэхээр чи нөгөө хүн өөртөө байхгүй байгаа юмаа зөв аргаар дүүргдэг байх юм бол хүн нөгөө хөгжлийнхаа явцад ямар нэгэн тийм гэр бүлийн асуудал ч юм уу үүсэхгүй юм шиг надад зүгээр тэгж бодогддгийн. Тэгээд нөгөө ингээл юм уншиж байхад надад зүгээр ингээд гоё хөгжөөчтэй тий гоё ингээд сурчилдаа гэл ингээд би эрэгтэй хүмүүсийг аяг хятгадаг. Үгүй яах вэ ингээд сурчилдаа. Эрэгтэй хүмүүс чи ихэвчлэн нөгөө за би энийг л хийн, энийг л хийж чаддаг гэдэг байдаг байхгүй. А эмэгтэй хүн болохоор нэр би энийг сурахгүй болохгүй. Бараг миний хүүхдэд хэрэгтэй учраас би сурна ч гэдэг юм ингээд нөгөө шалтгаантай байгаад байдаг. Шалтгаан үүсгээд байдаг гэсэн. А эрэгтэй хүн болохоор уг нь адилхан хүүхдүүдийнхээ өмнө хариуцлага хүлээсэн хэрнээ тэр хүүхдийг сурах үйл явц нь ихэвчлэн эмэгтэй хүнийх байх ёстой юм шиг ихэвчлэн ийм хандлага их байгаад байна. Мэдээж тийм биш эцэг аав нар зөндөө байгаа тий. А тэнгууд би нэг тийм логик хэлдэг. Өмнө нэг нэвтрүүлэг дээрээс хэлжсэн тэр нь хүн эрэгтэй хүн хүүхдийнхаа одоо нэрний өмнө өөрийнхөө нэрийг залдаг. Зөв. За тэгвэл одоо аав нь айгүй тийм чухал үүрэгтэй буюу одоо миний овог бол Хүрлбаатар гэдэг энэ овог маань өөрөө энэ хүн маань миний замыг засах, миний одоо ирээдүг тодорхойлох, хувь заяаг минь тэгшлэх гэдэг ингээд нөгөө яг цаад нөгөө бурханлаг утгаараа авч үзэх юм бол бид нар философи талаас нь авч үзвэл их тийм гүн утгатай юм шиг надад санагддаг байхгүй. Тэгээ нөхөр битээр энэ дээр ингээд ерөөсөө ярихдаа эрэгтэй хүн хүүхдийнхээ өмнө өөрийнхөө нэрийг залчаад ямар нэг үүрэг хариуцлага хүлээхгүй бол тэр хүүхэд яаж таныг хүндлэх вэ? Тэр хүүхэд яаж таныг одоо танаас үлгэрж авч өсөж хөгжиж таныг хүссэн шиг тэр хүн болох вэ? Тэгэхээр нөгөө энэ илүү үүрэг хариуцлага уг эрэгтэй хүн дээр байгаа юм шиг надад санагддаг. Тэгэхээр хэрвээ эрэгтэй хүн тэр хүүхдийг овгуулж байгаа бол илүү цаг зарцуулах дээрээ ч одоо эмэгтэй эрэгтэй хүн яг ижил тэгшил цаг зориулах хэрэгтэй. Одоо нөхөр битээр яг тийм ижилхэн зарчимтай яг адилхан хүүхдээ аавна, яг адилхан хүүхдээ хооллоно, яг адилхан хүүхдээ хүргэнэ. Ерөөсөө би хүргээд би аваад гэсэн юм байхгүй. Ерөөсөө л өглөө бэки өргөж өгдөг бол би өдөр аваад өдөөс хойш нь бэкээс бассейнаас нь авдаг ч юм. Ингээд юм дандаа юм нөгөө 50-50-ийн зарчим явдаг. Тэгээ тэргээрээ ингээд явчихаар нөгөө хүүхэд автагаа ч гэсэн цаг өнгөрүүлэх тусам эр хүний үүрэг ройл, эр хүний нөгөө ноён нуруу, эр хүнээс гарах хэвээр нөгөө эмэгтэйчүүдэд ямар хандлагаар хандах хэвээр энэ төр гэдэг бүх зүйлийг ааваасаа олж харддаг юм шиг санагддаг шүү дээ. Тэгэхээр эр хүний үүрэг хариуцлага аягүй их байгааз уг нь тий. Би нэг удаа ажигэгэний хүмүүнлэгийн одоо үйлс юм да. Тэгээд цусны авдартай хүүхдүүдэд айгуу том эмнэлэг барьж өгсөн шүү дээ. Одоо бас 7-8 жилийн өмнө судагж байна. Тэр нээлттэй болж явах үед нь би очиж исэн. Ажигэдтэй хамт болсон. Яг тэр үйл явц явагдаж явах үед нь тэр уулзч ярилцчихсэн л да. Одоо ч гэсэн ажигэгийн маань тэр ахмадын хөгжлийн төвгээд бас одоо хүмүүст маш сайхан юм хийж байгаа. Тэн дээр бадам гэрэл нэг ор тий тэр мэдээж одоо үнтэй хүүхдүүд шаардлагатай тийм зүйлийг өгч ийсэн. Тэгэхээр ер нь бол би юу асуух чинь гэдэг зэрэг энэ дэлхийн визүүд одоо бүр томоохон тэмцээнүүд дээр ч гэсэн дандаа
тэр хүмүүнлэгийн үйлс юу хийсэн бэ? Одоо Африкт очиж ажилласан ч байдаг юм уу те? Ямар зүйлсийг нийгэмд хийж дүгэж өгсөн бэ гэдэг үйлдэлийн нэг төлхөө харгалж яадаг ч те. Тэгтэйгээ зэрэг ер нь яагаад тэгдэг юм? Яагаад одоо хүмүүнлэгийн үйлсийг тэр хүний гоо үзэсгэлэнгийн тухай шалгаруулалт явж байхад хүмүүнлэгийн үйлсийн тухай зүйл давхцаад хамт явж идэг юм. Тэр ямар ч юм вэ гэж. Юусе одоо тэр нөгөө сэтгэлээс гарч байгаа гоо үзэглэн чинь нүдэн дээр илэрдэг гэдэгчлэн бид нар нөгөө нэг цаг хугацааны өмч болсон гадаад төрх үзэмжийг болол юугаар чимдэг вэ гэдэг би нөгөө түрүүн хэлсэн шүү дээ. Миний хандлага болол дотоод гоо үзэглэнгээрээ буюу ухаанаараа хүн чимдэг. Тэгэхээр ухаан өөрөө ямар үед илүү одоо үн цэнтэйгээр ишүү илүү гарах уу гэхээр одоо тэр нөгөө сэтгэлдээ нийлсэн үедээ гэж би боддог. Тэгээ тэр сэтгэлдээ нийлж байгаа үе нь магадгүй нөгөө бусдад туслах хүсэл. Тэгэхээр бусдад туслах одоо тэр үед болол би санаж нэг 14 мөрөн он байсан санагдаад тах юм. 14 5 ч лөө. Тэгээд нөгөө Ice Bucket Challenge гэдэг нөгөө юм дэлхийд даяар нэг юм challenge явсан. Тэгээд тэр challenge болохоор нөгөө толгой дээрээ ингээд мөстөө ус хасгаж байгаа юм шиг толгой нь ингээд амар өвддөг өвчтэй хүмүүсийг аврах одоо тэр хүмүүс туслах тэр хүмүүсийг ойлгодог байх. Тэгээд нөгөө амар толгой нь өвдөд байгаа учраас маш их стресс нервтэй амар хэцүү юм одоо сэтгэл зүйн асуудлуудтай байдаг. Тэгээд тэр хүмүүсийг ойлгох зорилгоор буюу тэр хүмүүсийг өвчнөө даван туулах тэрийг сэтэлжүүлэх зорилгоор ингээд дэлхийд даяар тийм challenge хийгээд тэгээд тэр challenge-д намайг найз маань дуудаад шүдэр цэцэг найз маань дуудаад тэгээд тэр challenge-д би нэгдэхтэй нөгөө тэр үед чинь төрөөд би удаагүй тэгэхээр 14 он болж таарах нь би 13 он төрсөн тэгэхээр төрөөд удаагүй байсан учраас би нөгөө толгой дээр хүтэн мөстөө ус хасахыг сонгоогүй. Тэгээд нэг бол мөстөө ус хасах, нэг бол хандив өгөх гэдэг ийм зарчим байсан. Тэгээд надад хандив нь мэдээж айгүйх ойр байсан. Тэгээд нөгөө банк хийдэг үйлдэл учраас тэгээд нөгөө яг одоо мэдэгдэж байгаа нажаа гэгэнтэн магадгүй яг энэний ард одоо мэддэгдэх шаардлагагүй маш олон үйлдэлүүдийг бас месүүд хийдэг. Тэгэхээр яг энэ дээр тэр нөгөө нэг ор худалдаж авах хэмжээний төсөв байсан, яг сая орчим төгрөг байсан санагдаад байна. Тэгээд тэр нөгөө яг эмнэлгийн тийм орн яг тийм үнэтэй байсан гэд. Тэгээд би яаж ч их хацтайгаар ажаа гэгэлтэй холбогдоод тэгээд юу яасан? Холбогдоод өөрөө уулзах завшаан тохиогоод өөрөө яг гараараа нөгөө хандваа өгөөд тэгээд нэг юм бичлэг хийгээд тавьчихсан. Тэгээд тэрнээр дамжуулаад бас хүмүүс нөгөө тэр эмнэлэгт бас хандив өгсөн байж магадгүй. Тэгээд тэрүүгээр одоо ойлгохыг хүссэн зүйл бол нөгөө бид нар ямар ч нийгэмд амьдарч байсан, ямар ч хүн байсан гэсэн нөгөө ухаанаа ямар байгаа вэ гэдгийг илэрхийлэхин тулд сэтгэлтэйгээ нийлүүлээд нөгөө бусдад туслах тэр одоо үйлдэлийг хийдэг байх нь нөгөө хүн ёсны үйлдэл юм штэ уг нь тий. Тэгээ энэ хүн ёсны үйлдэлийг угаасаа месүүд хийх ёстой. Гэхдээ энийг одоо би чинь айгу одоо хуучны мис шүү дээ одоо айл 2009 оны мис те. Тэгэнгүүт ингээд 9 оноос хойш тасралтгүй олон зүйлүүдэд оролцох үедээ оролцож одоо лид хийх үедээ лид хийж ингээд нөгөө олон зүйлүүдийг бас хийсэн. Тэгээ энэ олгоныг тэд ид гэж дурдах бол айгүй нийттэй. Харин яг энэгээрээ өөрөө хүн ингээ өөрөө сэтгэлээрээ цадтай юм лээ. Би тэгцэн дэг. Одоо тэгээ ажаа гэгэнтэнгууд тэр барих эмнэлэгт нь нэг тусалсан жижигхэн одоо тус маань одоо хүртэл миний сэтгэлийг хөдлөгдөг. Одоо хүртэл тэр эмнэлгийн хажуугаар явахдаа би ингээд өөрөөр амар бахархдаг байхгүй. Тэр бахархал маань эргүүлээд хүмүүст илүү олон хүнд туслах, илүү олон хүнд нөгөө банк туслах гэдэг ийм имиж рүү авч яваад тэр нь бол андраг бас илүү нөгөө нийгэм рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа руу одоо концепц нь бас илүү сайжруулсан. Тэгээ андраа чинь бол нийгмийн хандлагыг өөрчлөх зорилгоор бид гэдэг чинь бид нар нийгэмдээ туслаад байгаа л гэсэн хэлбэрлэлтэй. Тэгээ бид нар нөгөө хөөрхөн сайхан хүн бэлдэх бол бидний бараг 15 20 дахь асуудал гэхгүй. Ер нь хамгийн гол нь хүн бэлтгэл гэж байгаа. Тэгэхээр сэтгэл нь цатгалан тий сэтгэл нь дүүрдэг, тархин ажилдаг ийм боловсон хүчин ийм одоо нэг хүнийг л бид нар ингээд нэг эх орондоо нийлүүлчих юмсан гэдэг ийм л уг нь айгүй энгийн юм амбиц байгаа гэсэн үг. Төгс хүнийг тий. Төгс гэдэг чинь бүх юм л өвдөгч байна л гэсэн. Тий одоо аль болох нөгөө сайн сайхныг л түгээдэг тийм хүн байвал одоо ер нь залуу үе бол айгүй мундаг болсон. Тэгээ би айгүй бахархдаг. Зэт үе тэрний дараагийн үеэр ер нь замаар гарцаар гарч хахад ч гэсэн тэр хүүхдүүд л яг зам тавиад өгөхөд баярлаа хичээ гоё шүү гэж тэгдэг. Харин ихэвчлэн шүү. Энэ бүгдээрээ бас биш. Би ингээ хэлчихээ дараа нас загнуулдаг. 45-аас дээш насны хүмүүс ихэвчлэн энэ дээр ингээд яг юм тех ёстой байсан угаасаа чи гэж ханддаг. Тэгээ ихэвчлэн штэ. Тэгэхээр нөгөө тийм биш хүмүүс зөндөө байгаа. Тэр хүмүүст бол маш их талархаж чинь тий. Тэгээ мэдээж бид нөгөө цаг үеэсээ шалтгаалаад хөгжих ёстой. Хөгжихийн тулд хүн юм үзэж судлах хэрэгтэй, өөрөө очиж суралцах хэрэгтэй, өөрөө хөл гараа дүрж үзэх хэрэгтэй. Тэгжээж бид нар нөгөө туршсан юмаа бид хэзээ ч мартдаггүй. Толгой дээр хүмүүстэй ус хийж үзэх хэрэгтэй. Тий. Тэгээ тэр чинь асуудлыг мэдээд нь шүү дээ. Тэгэхээр эн чинь энэ мэтчлэн бид нар нөгөө бодит юмыг бодит үйлдэл болгох нь айгуу чухал. Ер нь тэгээд битээр бас ярьдаг юм нөхөр битээр хүний ер нь тэгээд үйлдэлийг л харах хэрэгтэй.
Үйлдэл чухал. Тэр бодол нь байна уу, хүсэл нь байна уу, хэр лаг ярьдаг байна уу, тий? Тэр нь юу дээр илэрдэг тий. Үйлдэл юу хийж чинь тэр нь л маш чухал гэж үздэг. За би бас нэг сонирхолтой асуулт асууя гэж бодож байна. Тэр үед би чамд нэг супер боломж олгоё гэж төсөөлөе хоёлаа. Тэгээд чи нэг зүйлийг өөрчилж чадна. Өөрчлөх боломж. Тэгээд өнгөрсөнд болсон зүйлийг өөрчлөх үү, эсвэл ирээдүйд болох зүйлийг одоо өөрчлөх үү? Айгуу тийм олон юм бодогдож байна. Маш олон юм бодогдоо. За тэнчэнээс яг нэгийг шууд сонгож аваад, рандомаар сонгож аваад гэх юм бол би зүгээр одоо энэ нөгөө яг ирээдүйгээс эсвэл өнгөрснөөс гэхгүйгээр Монгол хүн бүрийг нэг юм бусдыг хүлээн зөвшөөрдөг мэдрэмжтэй байгаасай гэж хүснэ. Тэр л өөрчлөмөр байна. Тий. Одоо нөгөө хандлагыг нь гэсэн үг. Тэгэхээр хүн амжилтанд хүрвэл тэрэнд нь баярлж алга тасч чаддаг тий. Хүн ингээд чадчихвэл тэрэнд нь вау ямар ундаг юм бэ гэж чаддаг. Бүгд дийлэнхэрээ тийм болчвол гэж бодож байна. Одоо ингээл нөгөө Швейцар ч юм уу, Швед ч юм уу айгүй өндөр хөгжилтэй орнуудын одоо ингээл нөгөө аз жаргалын индексийг харахаар хүн ер нь тэднээс ч ингээд айгүй өндөр гардаг. Манайхан ч айгүй бага гардаг. Тэр нь яагаад бага гарч байгаа гэхээр ерөөсөө бид нар хандлагын асуудал байгаа байхгүй юу? Ер нь бол тэгээ энэ нөгөө нийгмийн зам түгжирж байгаа ч юм уу тэр гэдэг чи яг үндэ процесс айгүй жижиг зүйлүүд. Яг үндэ бид нар хандлагаасаа эхлээд өөрийгөө өөрчилж ийж айгүй тийм нийгмийн том өөрчлөлтийг уг нь хийх юм. Тэгээ нийгмийн том өөрчлөлтийг хийхин тулд тэр бусдыг хүлээн зөвшөөрдөг буюу бусдад алга тасч чаддаг байх гэдэг тэр зүйлийг нийтээрээ ингээд хийдэг байвал бид нар нэрээ үнэхээр бужигнуулнаа л гэж боддог. Тэгээд тэгжээч бид нар ингээд одоо олон улсад ч гэсэн хүлээн зөвшөөрөгдөх бидэрт маш олон потенциал байгаа хэрнээ. Яг тэгээд чадаад байгаа хүмүүс бид нар алга тасч чаддгүй л асуудал байгаа байхгүй. Тэгээд алга тасч чаддаг байх юм бол тэр хэмжээгээрээ бидний эв нэгдэл харагдана. Тэр хэмжээгээрээ бидний ирээдүйн хөгжил харагдана. Тэр хэмжээгээрээ бидний нөгөө 3 дахь хөршийн бодлогод илүү дэмжигдэнэ гэж бодож байгаа. Тэгэхээр энийг нөгөө тийм хандлага талаас нь би өөрөө нөгөө юм хандлага суурьтай хүн учраас тэгж илүү өөрчлөхийг хүсэж байна. Маш ухаалаг хариулт. Үнэхээр чамд ямар нэгэн боломж олдох юм бол чим ганц боломж мөн. Тэгтээ тэр ганцхан одоо боломжоор бол Монгол хүмүүсийг те бүгдийн хандлагыг өөрчилж чаднаа. Тэгэх юм бол бид нэр бас маш сайн амжилтанд хүрч болно гэдэг. Үнэхээр л ашиглаж болох боломжийг ярьж байна та. Тэгээ бидний хандлага ирж чухал байдаг те. Ажил зүйлсээ түүхээ бид нар дахин өшөө илүү сайнаар бий болгох тавтах боломж бас байна шүү дээ. Тий. Бид хандлагаа өөрчлөх юм бол бус асуудлуудыг бол шийдэх боломжууд Монгол хүмүүст байгаа. За зүйтэй. Ингээд хоёлаа энэ гоё харилцаа чинь одоо сүүлийн өндөрлж байгааг болгоё гэж ингэж бодож байна. Тэгээд өнөөдөр бидний урилгыг авч оролцож аваад маш их баярлалаа. Нийгэмдээ сайхан гэрэл хийгээд өгөөдөг. Тэгээд түүнийгээ дэлгэрүүлэхийг бол өөрөө өргөж хичээдэг. Ажил хэрэг болгож явж байгаа. Ирч хүчтэй, амбицтай. Тэгээд ухаалаг ийм эмэгтэйтэй ярилцсандаг баяртай байна. Тэгээд цаашдын ажилд нь амжилт хүсэн өөрийнхөө хүрч байгаа, зорж байгаа тэр бүх зүйлсээ одоо авах болтугай гэж ингэж өрөөё. За маш их баярлалаа. Ерөөл Батарчгээ. За баярлалаа. Шинэ хөтлөөрөө бодикаст подкастын маань энэ өдрийн дугаар ингээ өндөрлж байна. Өнөөдрийн бидний ярилцсан зочин бол Андра Академиг үүсгэн байгуулагч Мисс Топ модель Бадам Гэрэл байлаа.